Баатар Монгол улсын иргэн. Танах чи аль дөрөв? 저희 서민 약간 높죠. Монгол. Одоо юу толгойтой л гэсэн. Тэ. 이거 서로서 시작했어요. 사바로. Баатар гэдэг нь Монгол улсын иргэн гэж хэлэхдээ энэ тэр бахархал дүүрэн. Одоо энэ хүмүүс өөрийгөө Монгол улсын иргэн гэж бодчихгүй зүгээр намайг тэр гэдэг л гэдэг л байна. Чи зүгээр яг өөрийгөө би Монгол улсын иргэн гэдгээ одоо телевизийн энэ эфирээр шууд хүмүүст хандаад хэлвэл би Монгол улсын иргэн гэдэг. Би Монгол улсын иргэн. Мөн энэ хөгтөлөт бүгдээсэн үр удав гэдгээр ингээд цаг ямар хорон бүрдээр бахархдаг. Яагаад вэ? Хүндрэлтний үүсэл хөгжил түүнээс хойш одоо явж ирсэн замналаар бол жишээлбэл улс орныг түүхэнд гүйцэтгсэн үүргээр нь богинодаг. Ямар хэрэг хэмжээний түүхтэйс хэрэг хэмжээний соёлыг бий болгож байна. Бусад хэрэг хэмжээний авч амьдрал одоо сайн сайхан түгээсэн гэдэг богинодаг байхгүй. Тэгэхэд монголчууд бидний өвд эзэн хийжсэн тэр зүйлүүд хүндрэлтэй өнөөхөө бахархдаг. Тэгвэл тэр гайхамшигт хүмүүсийн үр удам болж тэр газар шороон дээр тэр гайхамшигт хүмүүсийн ундааж ирсэн уснаас нь би өнөөдөр уугаад байж байна. Тэр агаараар нь би амьсгаж байна гэдэг бол энэ л миний хувьд гайхамшиг. Тийм учраас би Монгол улсын иргэн тийм. Их гоё үлээ. Энэ бас юу ч наач өөр олон хүнээс асуухад өөр л хариулах байх л та. Тэ. Тэр чи үл их гайхамшигтай байна. Одоо юу гэдэг нь манай хэд нас өдөр хэд үрж байна гэдэг асууж. Нас хэд? Нас одоо 26. Гэр бүл. Тэр ингээд энэ ертөнцид юу яах гэж ирсэн юм бэ? Баатар уу гэж юм одоо. Зүгээр манай залуучууд одоо 26 настай хүртэл 22 дээр чихнэр авцсан уу гэж хүмүүс байна. Чи ер нь өөрийгөө энэ ертөнцид яах гэж ирсэн юм бэ? Энэ ертөнцид хүн байдлаар орхоо шавч зүгээр нэг мэдлэхгүй байна. Тэгэхээр би хүний бий болоод бүр Монгол улсын тийм ээ. Энэ монголчуудын үр удам болоод зүгээр ч нэг би олчоог байхаа тийм ээ. Бүр нэг явж. Тухайлбал өнөөдөр би тантай ингээд энэ сууж байна гэдэг бас нэг л том үүрэг байна. Мэдээж энүүнийг дааж цааш нь авч би өнөөдөр хүн болсон энэ үүргийг хэр сайн гүйцэтгэх вэ гэдгийг тэр надаас шалтгаална. Ямар ч үсэн надад маш их том үүргийг, маш их хариуцлага, маш их итгэл найдвар хийж л энэ ертөнцид би хүний бий төрсөн байна. Тэр шууд очичоод асуудаг зүгээр миний нэг асуух гэдэг юм. Монгол улс сүрч вэ нэ хөгжиж вэ нэ? Дэвшиж вэ нэ? Монгол гүрэн хүчрэгж вэ нэ? Одоо яг дэлхийн энэ олон улс. Одоо ингээд аливаа нэг түүхийг уншиж чад нэг гүрний хүчрэгж ирсэн нэг үе яж хад уруудаж явсан нэг үе байдаг те. Яг одоо Монгол улс яг энэ төвшөнд аль төвшөнд хүчрэгж вэ нэ бид уруудаж. Шууд хэлэхдээ уруудаж. Маш олон зүйл. Өнөөдөр нэг хэдэн байшин хэдэн машин унж гараад хөвччтэй яг энэ хэтрийн том өндөр баха. Өнөөдөр бид нар сайхан байшин сайхан машин ундаг. Энэ хэний машин? Энэ миний аав шиг би өөрөө машин унаж шүү. Миний аавын бүтээгээд надад үлдээсэн машин үгүй шүү дээ. Энэ ч өөр нэг улсын хэмжээ тухайд тэгээд бүтээгээд хайрын төлөв өгдөг шүү дээ. Энийг л би өнөөдөр авч амжиж байгаа шүү. Тэр миний зүг биш байхгүй. Хүний хийгдэж байсан. Өнөөдөр хүний амьдралын сайн сайхан тэр ад жаргалтай амьдрал гэдгийг өнөөдөр хүмүүхэн яаж амжаар л явах байхаа. Гэхдээ би энэ хөрсдөд хүн бол төр мэндсэн бол би тэр жамаар л амьдрал. Би явсуух нь үнэн, би хоолойх нь үнэн, би газар дээр гიშх нь үнэн, би агаараа амьсгалах нь үнэн. Тэгвэл миний энэ гарцаагүй зайлшгүй байж байгаа зүйлээр би хэр хэмжээний юмыг авч өгнө гэдгийг хэлэх байна. Жишээ нь Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн эрүүл агаар амьсгалж байгаа юм уу? Тийм. Үнэхээр энэ тэр Монгол хүний дээр байх хэвээр юугаар явж чадчихэв үү? Тийм ээ. Өнөөдөр өглөө усаад хүн хоолой хийж цайгаан чамж ухалсах тэр хүний оюун санаад тэр ад жаргалтай амьдрал байгаа бол тэр санаанаас нь дотоод ертөнцөөс нь авч үзсэн тэр байгаа болов уу гэж үзсэн. Энэ бол энэ талаас нь үзсэн Монгол хүмүүс төвшил байхгүй. Харин ч өнөөдөр хүний оршин тогтнох үндсийн тусан ташин газар нутгаас өгсүүлээ. За тэгээд уух уснаас өгсүүлээ. Хүний өөрийн эрүүл байх зүйлээс өгсүүлээ. Хүн өөрөө оюун ухаантай зүйл гэдгээс авах би өнөөдөр хэр хэмжээний оюун ухааны тэр хүч чадлыг өөртөө хэр хэмжээний оюун ухааны танин мэдж ертөнцөөс танин мэдж авч чадаж байна гэдгээс авах үзэх юм бол
Энэ бол Монгол улсын хөгжил төвшөлд хангалттай байх юм гэж чадахгүй. Харин ч өнөөдөр магадгүй хин нэгний даган дуурах байдал руугаа явж байгаа гэдэг бид үзсэн. Бид нар хитрхи доройтчихлээ ч гэдэг шок. Миний өсвөл хувийн. Байнга Монгол ирэмсдэг. Тэгнэ. Одоо чиний насны залуучууд 26-т ихэрч одоо залуу байна л да. Чиний насны Монгол улсад байгаа залуучууд гадаад дэлхийд 26 настангууд гэхэд визэн өндөр бохж ажиллаад яваал та. Аль төвшин тавих нь яг чи өөрийгөө 26 ер нь нийт өөрийнхөө үеийн залуучуудаас чи өөрийнхөө төвшинг тодорхойлоод хавьвал аль төвшөнд явах. За мэдээж би хүн өөрийнхөө дөрөв үзэхэд өөрийн дараа гэж яаж хэлдэг. Муу байна гэж би яаж. Бас ихтэй би өөрийн хитрхээ дээд төвшөнд байна. Төрөлж чадахгүй. Харин би ихтэй өнөөдрийн нийгэм өнөөдөр одоо нийгэмд ч юм уу төлөвлөсөн амьдарч залуучууд би залуу хүн болж үзсэн юм хэлдэг. Бүгдэд биш ч гэсэн байгаагаар нь би босод босны үгүүд өрөөд бол босод одоо оройлон мандаж төлөвлөх байгаасаа гэдэг үгнээс би Монгол хүний хувьд Монгол дээл өмсгөлөөс. Чи Монголын үг соёл шүү дээ. Монгол үг дэцийг бий болгож ирсэн ахгүй шүү дээ. Би энийг хэрэглээс шүү дээ. Тэр хин нэгний хэлбэрээс нэг ингээд аваад хэрэглэнэ бол миний Монгол хүн бол төрсөн хэрэг хүчээр юм байна уу гэнэ. Одоо чамайг дүү залуучууд хэлэх юм дээр одоо дээр нөхөд настай хүн шиг чи одоо залуу хүн байж одоо тийм брендинг хөвсөмсөж одоо чи ихнэргөө 26 нас өсчээд дисконт орооч хүүхэн панаалгаач шоуд юм уу гэдэг одоо чиний үеийнхэн дууддаг үлгүүдээ дуудахгүй нэг байна. Чи одоо брендинг хувцс гэж. Гэхдээ хамгийн сайхан брэнд хаа байна гэвэл би Монгол дэйлэгийг брэнд гэж. Чи бүр Монголын нэрийг өгөөч. За яг Adidas гэдэг ярих гэдэг дээр Adidas гэдэг нэр өгсөн шүү дээ. Америк хувцс гэж өнөдөр байна. Өдөр англи хувцс гэж юм уу? Тэр үзээ л да. Харин Монгол хувцс гэдэг бүр эртнээс өвөр тэгж ярих бол Монгол хувцс чинь бүр одоо Аз дахид бол тэр цамаа урагшаа Хятад, Солонгос, Япон гэдэг үзсэн бол хувцсны соёл бол хаанаас үүсдэг? Бүр Монголоос гэж ярьдаг. Бүр түүхэнд бүр тодорхой бүр тэмдэглэсэн байдаг байхгүй. Монгол хувцсыг одоо юу өмнөсөхийн Хятадын үеийн жишээлбэл тан улсын хаан гэдэг цэрэг засгийнхаа дайны Монгол цэргийн хувцсыг авч хэрэгэл гэдэг юм тушааж ирсэн. Яагаад авч хэрэглэгийг тушаасан гэхээр энэ дайн байл да. Энэ одоо юу гэдэг юм хурдан шалангоо хөдөлгөөс өсвөл хүний өөрийн бие хөнгөн байхаас. За тэгээд цаг уурын одоо хүүтэн нойдон төр бүгдээс хавуудаад энэ Монгол цэргийн хувцс нь Монгол хувцс гэдэг бол за тухайн үед юм одоо нөнгөчн билдүүлсэн хүн чиглэл гэсэн тийм ээ. Тэр үеийнхээ нэрээр эдний хувцсууд эндүү сайн байна гэдэг байсан. Авч хэрэглэгийг тушааж ирсэн. Тэгвэл бусдад тэр хэдэн мянган жилийн өмнө бидний үг дэцийг хэрэгжүүлсэн зүйлийг гайхан бишрээд авч хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр би голоод яах юм бэ? Энээс илүү би өмсч чадахгүй шүү дээ. Энээс илүү би бүтээж чадах юм уу? Чадахгүй шүү дээ. Харин байгаагаар би өөрөөр тэргээр махархаж явбал миний Монгол хүн болох гэсэн юм байна. Мэдээж одоо би өөрөө одоо 25 6 нас хүрлээ. За гэр бүл болоод гэр бүл ороод за одоо үнэхээр таны хитэр хүүхэн банаар гэсэн байх л байна. Гэтэ өнөөдрийн хитрхи тэр зүгээр садар самуучуудын бие авчихыг хүсдэг. Энэ хүний одоо 90-ийн хооронд төсөөлөөс хүн бол түрүү энэс хойш үр удмаа гэдэг чинь. Хүний л бас тэрнээс ч тэрний гэдэг хэмжээнээс нь хэтрүүлэх юм чинь болохгүй шүү дээ. Чи одоо хэдэн хүүхдтэй болж боддог юм? Та одоо хүмүүс тэгээд би 2 хүүхдтэй л болно. Зарим би 3 хүүхдтэй нэг бандны охинтой л болно гэдэг. Видеом таардаг шиг би эрэгтэй эмэгтэйч бас нэг олбоо гэж нэр өгөндөөч гэдэг юм. Одоо тийм байх юм уу боддог төлөвлөсөн тийм. Зүгээр хүн бол төрөлөө эсвэл бас нэг Монголын үг дээдсээс уламжлагдж ирсэн тэр бас станы шилдэгээс бас өөр дөр ингэ тусгаж авч цаашаа явах уу? Гото тэрийг одоо чи миний үг дээдсээ хэрэгжсэн заавал хэдэн хүүхд байх хэрэгтэй гэж заагаагүй байна. Харин чинь бохин чинь нөгөө сүү тавьдаг штэ. Шууд хайр сэтгэл байх шууд очиод сүү тавьчих. Тэгэхээр чи юу тийх үү? За яг өнөөдрийн төвшөнд бол тэр хэрэг болцоог. Яг нэг одоо миний өмнөөс чинь таачаад байна. За чи тэрнээс өшөөгээд одоо юу очиж гуйгаад тогтлоод одоо яадаг бол тэр болцоог. Хэрэг байсан бол би өнөөдөр магадгүй ганцхан явж байсан үг байсан бол тийм. Гэхдээ өнөөдрийн хүссэн ч хүссэн би энэ амьдралаар энэ хүмүүсийн зам дараад байна. Тэгвэл би өөрийнхөө чинь гэр бүл болох нь би мэдээж өөртөө таалагдсан. Би өөрөө ямар хүн хүсэж тэр хүнтэйгээ би сууж байна. Миний өөрийн амьдрал гэр бүл аз жаргал байх. Хүүхдийн тооны хувьд одоо хүн бол төрсөн чинь хүн өөр хөдөө авдаг. Тэгвэл байх л ёстой. Тэгтээ тэр зөвхөн хүн байх уу олон байх уу?
За би одоо шинэ хувьс аав ээжээс намайг үзэх юм би айл манайх олуулаад 9 хүүхэдтэй байсан манай. За би 9-өөс бол одоо доороос 2 дахь нь 8 дахь хүүхэд. Би багаас олуулсан багтаа зэрэг олон хүүхдтэй байх одоо үүдээ сайхан байх би гэлээ. Олуулаа гэж надад хэлдэг. Ахаасаа сурсан, ааваа ихчээсээ сурсан, дүүгээсээ сурсан тийм. Хүнд суралцах юм зөндөө шүү дээ. Тэгэхээр би үнэндээ ч олуулаад байх юм байна. Энэ тэгээ одоо ч олон хүүхдтэй бас энэ зах зээлийн нийгэм гэж хүмүүс ч айгаад хүүхэд их баг гаргадаг боллоо л доо. Тэгээ чи Монгол хүний хувьд тэгээ Монгол дээрээс Монголын түүхийн тухай одоо эдийн залгаас ийм гоё зүйл ярьж бид нэг энэ аборт гэх нэг юм байна. Эмэгтэйчүүдэд хиллээд хүүхэд олцоод ингээд завчаал хядаж эхэлж байна. Тэгэхээр энэ аборт хийн гэдэг үзэгдэл маань манай Монгол нэлээд газар авчихсан. Тэгээ юу гэж ярьдаг гэхээр би доржин хүүхдэд төрүүлэхгүй тэр өмнө уулгаач хүүхдэд би тэр дөргоогоос хүүхдэд болдог. Тэр юм хогийн уулгаач хүүхдэд одоо халамж гэдэг. Энэ хөвлөд байгаа энтэй дайн зарлж. Тэгээ энэ үзэгдэл түүх одоо Монголын эртний түүхүүд шиг хүүхэд болсон тохиолдолд чигж одоо гаргадаг ч юм уу. Би одоо аборт гэж хэлэх гэдэг. Тийм ч юм уу зүгээр Монголын үе уламжил дээр хүүхдийг ингэж гаргадаг тийм тохиолдол байсан юм. За миний уншиж мэдснээс авч үзэхэд тэрийг нэгж номын шагнал түүхийн хугацаас олсонгүй. Одоо хүүхдийг хүн болох үүднээс авч үзэх юм бол хүнд хизээнээс их тоологддог. Өнөөдөр 16 нас хүртэл Монгол улс эзэмшиж тоологдсон шүү дээ. Гэтэл бидний хүүхдээс юу гэж хэлж зэрэг жишээл хүүхдийг бүр хин хөвлөд бий болохоос нь их хүн гэдэг нь тоологддог. Жишээ нэг нас тэгээ 13 гэж хин хөвлөд байгаа насыг оруулдаг шүү дээ. Тэр чинь магадгүй тэр анхны нэг эдээс одоо хүн болох тэр уургийн хувьс нэгээс 13 нас тийм. Чинь хүний насыг тоолж байгаа гэдэг чинь шилбэл тэр 3 сартай 4 сартай хүүхдийг абортыг авахулж байгаа гэдэг чинь өөрөлдөл өнөөдрийн одоо манай Монгол улсын гэдэг чинь хүний цаазаар их хориг хийгээд шүү дээ. Тэгвэл тэр ихлээд абортыг авахулах бүр байна. Тэр чинь гэмт хэрэг шүү дээ гэж хэлэх юм. Тийм ээ. Хэрвээ тэр хүүхдийг тэр аборт авахул тэр цаазлах юм тэр гэмт хэрэг хийгээс хийхийг боловсруулах гэж байгаа бол тэгвэл яг ч тэр эхнээсээ нэг тэр юу яасан тэр хүүхд болох асуудал тэр юм тийм зэрэг наач идэвдэрч идэг ямар судалгаагүй шууд наачмууд барыг одоо эхлээ наадах чинь боловлжээж тэр цаас орох нь зүг юм биш үү энэ бодоод үзэхэд чи тэр хүн чинь тэр хүн шүү дээ тэр чинь тийм чинь амьд тэр эдэж тэр хин хөвгөө гэж бодож хүнд бий болж гэхдээ тэр хүн бий болоход явж байхад эхнээс нь цаалаа гэдэг чинь юу гэсэн үг энэ Монгол улсын ирээдүйг устгаж шүү дээ тийм үү Монгол улсын ирээдүйг зам хийж чи одоо тэр наад юмнууд хүн ярьж явах юм уу? Энэ юм байдаг шүү, дүүнэр мэнгүй энэ байдаг шүү, ахнаар мэн гэдэг одоо ингэ яриа хийх үү? Ярина. Одоо залуучууд энэ тэмдэг сургуулиуд одоо жишээлбэл одоо найз төгсөлт сонсолцсон л мэдээж энийг ойлгох нэг нь ойлгохгүй. Ойлгохгүй нэг нь бол одоо энэ загнаар хатарыг ярьж байдаг гэж байна. Гэхдээ хүн бол ухаан тавьдаг учраас сэтгэлтэй юм тийм. Энийг ойлгох цаг ирэх байхаа. Ирэх баг. Өнөөдрийн нэг юм хөө байд. Яваад энэ дээр өнөөдөр би нэг харчаад энэ сайхан байд гэж үздэг баг. Тэгээ энийг ойлгох цаг хугацаа байгаа л гэж. Чиний одоо Монгол дээр өмсөж байна та. Тэгэхээр мэдээж 10 жил сурж байхдаа чи Европ хувцас байх хэрэгтэй юмсан. Хизэнээс Монгол хувцас шилжих дээр Европ энэ хоёрын зааг дээр нэг сэтгэхгүй юм болно доо. Аа. Жишээ чи Adidas, Puma шиг тийм jeans нэг гэнт Монгол хувцас орчиж шүү дээ. Тэр баг капиталист нэг хоёр нийгэм солигдож байгаа юм шиг болчих гээд байна тий. Тэр нь хэдэн он бэ гэсэн. Яаж солигдсон тэрийг ярьж явах уу? Тайлбарлаж болно л та. Энд одоо юу би ч одоо багаас нь хөдөө өссөн. Өөр хөдөө одоо мал дээр өссөн. Тийм. Одоо Баян хонгорын галууд. Хөдөө өсөхдөө би мэдээж багаас нь Монгол дээр хөвчөөл. Одоо бараг 8-9 10 дугаар анги төгсдөг юм байсан. Хотод орж ирээд нэг хэдэн жилийн хугацаанд бол стамагд өдөр 8 дугаар ангиас юм 7 дугаар ангиас юм тий. Одоо Монгол дээр өмсөхдөө нөгөө бусад хүүхдүүд хараад байна. Одоо нэг тэний бүдүүлэгч юм шиг юм бол нэг гоё хувцас аваад өмсөж, джинс аваад өмсөж хүүхдүүд хараад ингээл гоё хувцас аваад байгаа юм шиг. Яг тэр сонирхлын төвшин дээр би тийм л байсан. Хот орж ирэх хугацаанд гэсэн би тийм байсан. Харин одоо Монгол хувцас руу орсон одоо цаг үед би 2009 оноос хойш жил гаруй хугацаанд Монгол руу төлхөө одоо орж эхэлж. За энэ жилийн хугацаанд би бүр ч илүү одоо өдөр болгон шууд Монгол өмсөж.
Тэр энэ ингээд өмсөд одоо ингээд явах хугацаанд бол одоо яг л тэр хоёр нийгэм солигдно гэдэг шиг би Монгол хувцас өмсөд ингээд явж байхад юу гэж одоо намайг хүн хийж харж байгаа бол энийг гэдэг хөдөөний хүн гэж энэ хүн харж байгаа бол гэдэг юм. Анх өмсөн тэр үед хүн ямар ч ягаад ч надад үгүйс. Харин одоо бол би ямар байдал үрсэж хийдэг. Харин би өнөөдөр Монгол улсад Монгол хүн Монгол хувцас өмсөд явж байгаад хин нэгэн хараад энэ чинь харин жинхэнэ Монгол гэдэг тэр хүн ойлгоосаа гэдэг би өнөөдөр биш гэж байна. Өнөөдөр ч одоо эзэн Чингис хааныхаа дэвсгэртэй мөнгөнд дэвсгэртэй тийм ээ хятад хувцас худалдаа аваад байгаа юм. Тэр хятад улсад л хөрөнгө оруулаад шүү дээ. Тэр хятад улсыг л дэмжиж шүү дээ. Тэгсэн мөртлөө юм хятад дээр хараагаад байдаг. Муу хар хужаагаар хараагаад байдаг. Гэхдээ тэднийг муу үзэж байгаа юм бол тэдний хийсэн юм битгий хэрэгэл өөрөө хэрэглээ л дээ. Чиний Чингис хааны хийсэн үг гэдэг юм л да. Одоо хийсэн үг жоох зарлиг байдаг. Их усыг байгуулад 28 зарлиг гаргаад тэрний нэгэнд нь юу гэсэн бэ гэхээр өөрийнхөө хийснийг идээ. Өөрийнхөө хийснийг өмсөө гэж. Одоо шинэ энэ хэл одоо миний ээж юм амьд байхад хийж өгсөн гэдэг. Одоо би энэ 3 жил өмсөж. Тэгэхээр энэ чинь өөрийн хийсэн юм гэдэг бол яац чи өөр шүү. Өмсөж хүртэл. Одоо чи хэлээч одоо Европ одоо энэ бусад чиглэл өмсөхгүй гэж шийдсэн гэж асуув. Гол яг л би өнөөдөр Монголоор танай одоо гэр ихнээс ихнэр чинь ваа одоо энэ талаад өмсөн юм байна болгон шүүг өмсөн гэдэг үг асуув. Тэгээд тэр хүн мэдээж би хүүхний одоо юу гэдэг нь хэлвэл яах вэ? Мэдээж би одоо тийм байх хэрэгтэй. Би Монгол хувцас өмсгөө би Монгол биш учраас асуудал бас хэдийн өрөөсөж болохгүй. Мэдээж тэр хүн өнөөдөр ямар хувцас өмсөн гэх юмээс хэрэг. Харин тэр тухайн хүн өөрөө хэм байхаас асуудаг. Хинч байсан өнөөдөр Монгол улсын иргэн юм бол энэ Монгол гэдэг зүйлийг онголжил яваавал тэр зүйлийн үүрэг хариуцлага тэр бүх юмыг өөр авч явах ёстой. Тийм одоо яг чам шиг энэ Монгол үнсээ Монгол дээдийн үнсийг бодож явдаг чиний үеийн залуучууд хэр вэ? Би бүгдийн зарлаад яхин зөв ерөнхийдөө ингэж дотроо яг ийм багцааны одоо хүн ам дотор бол ийм байгаа шүү. Иймэрхүү байдлаар сэрж байгаа шүү гэсэн юм байна. За энэ л огт байхгүй зүйл биш байгаа. Харин байхдаа бол маш бага хэмжээнд. Бага хэмжээнд. Магадгүй одоо би Монгол дээлээ үүсгэсэн гэж хүсэж явдаг залуучууд байдаг л байна. Яг өөрөө гаргаад өмсөх дээр бас л жоохон зүйлүүд болоод байна. Асуудал болоод байна. Асуудал байх байна. Гэтэ энэ бол одоо нийт олон даяар бүгд энийг хүсэж байна гэдэг бас үгүй. Үгүй. Харин өнөөдөр Монгол хувцас өмсөх Монголын соёл ахыг авч явах асуудал хаана их вэ гэвэл яг хөдөөний өнөөдрийн магадгүй ярихад бид нэр яриад байгаа бүдүүлэг гэдэг малч дотор байдаг. Гэхдээ өвөл одоо өдөө жишээлбэл хятад хувцас өмсөөл одоо юу гэдэг тэр адуугаа хариулаад хонь хариулаад авах юм. Үгүй шүү дээ. Цохол хүч шүү дээ. Тийм ээ. Монгол дээр сэксүр нөгөө үнгэн лоон өмсөв шүү дээ. Булаах юм чинь. А зуны халуунд яг сандал өмсөд шорт угалчаад юу яах вэ? Адуу хариулаад адуу манад явж байгаа. Харин бүр энэ чинь ямар ханшийн зин хөрөмжтэй хаанахын хөрөмж болохоор нутаг орондоо муу хэлсэн шүү дээ. Тэгэхээр зэрэгэл энэ чинь одоо нэг магадгүй өнөөдөр энийг суурьшмалж гэдэг юм уу одоо юу гэдэг нь жохол хүмүүсийн сэтгэлгээний асуудал байна. Баатрыг ерөнхийдөө яриад энэ манай 10 жилийн сургуулийн боловсролын тогтолцоо гэж нэг юм байна. Бид нэр цэцэрлэгээс нь өвдөд гин үү оюутан үед нь өвдөж гин үү 10 жилд нь өвдөд гин хүүхдээ. Нэг л их гишүүн болохыг хүссэн. Чиний үеийн насны залуучууд зөндөө байна. Одоо тэр ажлын сэтгэл залуучуудын холбоо зүүнний хүчин гэдэг шамтаж ижлэн өртөөд ангиа зүрхсэн том үзээтэй тий. Хинт дэлгэнж байгаад ямар газар очиад суулчих уу, ямар газар хэлцийн дарга болох уу гэж бүр мөрөөдлөөр жигүүрсэн хүмүүсийн суглаантын хэдэн саяараа байна л да. Энийг зогсооход цэцэрлэгээс нэвлэх үү? Одоо тэр залуучуудад тулж ажиллах. Аль нь? Ерөөсөө зөв хүн болоход өөрөө тэр цэцэрлэг магадгүй бүр тэр Монголын уламжлалт өрөөнд тэр ихийн хөвлөд байхаас нь хүн болох би асуудал байдаг. Өнөөдөр чинь тухайн ч яриад шүү дээ. Хүүхэд ихийн хөвлөд байхад тэр уурах тархинтай хүний ярьж байгаа суулгаж эхлэх байна гэдэг. Эсвэл өвдөж исэн гэж хүний бий болох байсан. Өнөөдөр хичинхэн хүний зүв бий болох гэдэг чинь багаас л эхэлж байна. Өвгөд чинь буруу эрхлээс өгөхөд мохон хүчнээс авах гэж. Тийм. Өнөөдөр одоо өвдөө аав ээж хүүхэдтэй хэтрхий байгаа анхаарал тавьсан. Эсвэл тэр үр хүүхэд одоо баав ээжийг энэ тэр хамхтан баг хүндлэхээс авсан тийм. Өнөөдрийн нэг жоохон хэтрхий одоо нэг явцгаах бий болж байгаа. Тэр хүн яг өнөөдөр хичнээн 10 100 гараа тийм ээ
тэнтэйгээд одоо үгдийн хуулдраа дагаад тийм хүмүүс ч уулзчих одоо. Уулзал уу яг. Гэхдээ тэгээ явж иж болно. Гэхдээ хүн хичнээн тэгж явлаа гэдэг тэр хаа хүрэх вэ гэж асуудаг байхгүй. Хаа хүрэх гэдэг юм дээр. Болооч гэж шилж үзүү ер нь найзуудаа ч юм уу одоо чи ийм яг одоо тэр бас болно л доо. Одоо зарим нэг өндөр ч одоо алийн болгон одоо тэр нам дагаж нацхан ч тийм. Хүн болдорч хүний хойноос дагаж явах үү. Өөр хөрөө явдаг асуудал. Одоо миний дотны хөрөж өгдөг анх тийм асуудал. Зөндөл гарч ирж шүү дээ. Мэдээж тэр хүн өнөөдөр өөр хөрөө юу гэж бодож явдаг тийгэрж явдаг. Нэг асуудал үхлээд тэр хүн өөрөө эцсийн дөндөл үхлээд тэр хүний өөрийн оюун ухаан хэрэг хэмжээнд байна. Эдгээс л асуудал. Тэр үнэхээр оюун ухаан тэр хөрөө Монголоор байх гэсэн Монголд юм хийх бүтээхийг хүсэж байгаа бол тэр хүн дагаж өгөх тэр нам дагаж явдаг асуудал. Өчүүхэн жоох юм а гэдгийг тэр хүн ойлгож шүү дээ. Энэ за одоо ингээд шинэ оны босох юм бол манайх чинь ингээд оны шилдэгдээ шалгаруулж байна. Тэгэхээр миний бодлоор энэ олон мянган шилдэгүүд байдаг бол Монгол орны хөгжил дээд түвшинд очив юм шиг. Тэгэхээр энэ оны шилдэгүүдийн тухай юу гэж боддог? Яг таны хэлдгэрүүлээд оны шилдэгүүд оны гавьяадууд олон зүйл сайхан нэр зүвчээд Монгол сайхан болдог үдээд Монгол нэггүй тэр тэр тэнгэрийн нуусан дээр болчихсон. Харамсалтай тийм биш юм аа. Биш үү. Өнөөдөр нэг баахан шагнал баахан төмөр зүгээд энэ дээр баахан өргөмж гэдэг таамаг юу вэ тийм дээ. Би нэгээр баахан шагнаад. Яг хүн шагнал урамшуулаад одоо юу гэдэг нь тэр байж болно л да. Тэгээ өнөөдөр л хитэрчээд байгаа байхгүй. Бүр хитэрсэн. Одоо шинэ уул уурхайн салбарын шагналыг шийдээд газар тарилан дээр унтж өгч байгаа шүү. Гүнчтэй юу гэсэн хэлий гэж болохоо байчих байгаа байхгүй. Одоо өнөөдөр зүгээр нэг энгийн хүнд одоо үгүй баргал дээр гавьд идэв гэсэн үг юм уу. Чин бүр одоо энэ бүр жинхэнэ жонхоо одоо юу гэдэг тэр дампуур сүүрэлэн болж яваад байгаа байхгүй. Одоо би нэг одоо нэг сайхан шагнал авч хараад тийм ч гэх шагнал авчихсан би ч мондох юм болчихсон. Нэг медаль авч хараад ч юм уу. Эсвэл одоо үгүй нөгөө уулын чинь жишээлбэл социализм үед одоо юу гэдэг шиг одоо хүнийг юу хийж бүтээсэн тэр хүч хөдөлмөрөөр нь тэр гавьяа шагналаар нь тэр бүтээлд нь яасан гэхэл тэр шагналыг уулын шиг олгох гэсэн. Таавал сайн. Гэтэл өнөөдөр л яаж юм гэхээр магадгүй одоо шинэ үг та нэг шагнал оруулах олдох юм байдаг би танд 5 зас за таараад байгаа шагнал. Би юу ч хийгээгүй шүү, юу ч бүтээгээгүй шүү дээ. Бараг та шагналыг авахтан тэр ямар шагнал олгож байгаа тэр учрыг нь мэдэхгүй. Тийм зүйл өнөөдөр өчнө байж шүү дээ. Бараг зарим нэг байгууллага одоо зарим нэг хүмүүс үл яаж өгөх зүгээр ганцхан тэр хүн шагнал өгөхийн тулд нэг төрийн бас байгууллага явуулсан юм чинь. Хитрхи юм чинь бүр. Танах шинэ төрийн бас байгууллагатай тийм. Байгууллага. Тэр чи ямар нэртэй? Тэнгэрийн сууд Монгол нийгэм. Тэнгэрийн сууд Монгол нийгэм. Одоо гол үйл ажиллагаа нь? Гол үйл ажиллагаа бол Монголын үйл соёл боломжлыг түгээн дэлгэрүүд түүх соёлын гадуур нэгнийхэн залгууч Монголын нэрийг хизээ байгуулдаг. 2008 он. Одоо үйл ажиллагаа явуулж байна. За явагдаж байгаа. Одоогийн байдлаар зөвхөн би өөрөө энэ тасман одоо миний багтаа олон жил явж байгаа анх зүйл хэдийн хүмүүс өгдөг ийм санааны дээл миний хэлхий. Чинь ягаад өнөөдөр хүн төрийн ус байгууллагыг байгуулад ч юм уу гинэнд яваад байсан. Тэр хүний магадгүй хувь хүн миний хийж өгөх тэр төрөн ч юм хин нэг одоо анхаарал таваад хийхгүй шүү дээ. Эцтэй яж юм бэ? Тухайн хүн өөрөө би юм хийж чадна гэдэг магадгүй харуулахын тулд хүмүүс явж байна. Шинэ биений хувьд одоо хин нэг нь харуулах тав биш. Ерөөсөө энэ өв боломжит хүүх соёл одоо би өөрийнхөө таньж мэдсэнийг устгал түгээн дэлгэрүүлж одоо зөв нэг ч гэсэн хүн зөв юм хийж одоо юу зааж авах бол магадгүй хүн боловсрол миний үүргэх бол би тэхэл ёстой гэж үздэг. Тэгээд одоо сүүлийн үед яаж юм гэхээр одоо өв соёл уламжлал за тэгээд оршихуйн өмтөс усан үндсэнтэй одоо хүм одоо гацар шороо маань маш их хэмжээгээр яаж дороотч эхэллээ. Маш их хэмжээгээр одоо устгагдаж эхэллээ. Бид нар чинь ингээд түүх соёлоо үүсгүүлээд хангалттай түүхтэй устгуул болж байдаг хангалттай үндсэнтэй өв уламжлалтай юу тийм ээ өв соёлтой юу устгуул болдог тийм ээ байхгүй шүү дээ. Тэгтээ зэрэг энийг явах гэхээр бид нар хамгаалах хэрэгтэй Монгол хүмүүс байна. Тэрийг авч явах хэрэгтэй. Өнөөдөр шинэ өдрийн тэр одоо 2008 оноос эхлээд баха
одоо Монгол дээлэг одоо юу гэхээр одоо уртын дуг хийцэн гэнэ хөөмөд хийцэн гэнэ бөөн шууган болж байна. Эн чинь юу болоод байна вэ гэхээр зэрэг одоо юу гэдэг нэг өөрөөхөө муугаас болж өрөө төссөн юм шүү. Үг дээжийн бий болгоод ирсэн үг соёл болгонд хангалттай ихтэй байсан тэнийг хэрэглэхгүйгээсэн болоод бусдад ээж нөхдөд зүгээр л идэж шууд идэж өгөх байна. Гэвч монголчууд бүгдээрээ одоо үг дээр нь дээлээ одоо хоцож байсан хөдөө төсөн бүгдээрээ өмсөв бүгдээрээ хэрэглээд ингэж явчих юм бол энийг жишээ нь чи Монгол дээд өмсгөснүүд наач Монгол төсөн чиний өгсөн хэн хэлэх юм? Одоо тэр ЮНЕСКО-гоос одоо нэг одоо төлөөлөх сурж ирэх 2009 онд баха бүх одоо үүдээ 10 жилийн одоо баг сургуулиуд гэсэн нэг өдөр одоо бүгдээр ингэ Монгол дээд өмсөх тухай одоо жирхэг хүчин төрөө зарлаг гараад ирсэн. Хүүхдүүд чинь бүгдээр ингэ нэг өдөр. За сайндаа 2 өдөр л Монгол дээд одоо хүүхдүүд орсон. Тэр хүмүүс ирсэн, явсан яасан нөгөө дээл аваад магадгүй нэг шкаф хам хүчин мод энэ хайцсан байна. Хүнд харуулахын тулд одоо юу гэдэг энэ Монгол дээлний сүнч бий болоогүй шүү дээ. Тэр хэрэглэхийн тулд бий болсон. Хэрэглэхэр шүү дээ. Тэгвэл тэр хин нэгэнд харуулахын тулд биш. Өдөр бүхэн тэрийг өмсөхийн тулд жишээлбэл ерөнхийлөгч гэдэг хүн бодож зайлшгүй гарч байгаа шүү дээ. Тэрний хитрхи одоо юу гэдэг нэг хин нэгэнтэй цагаан харагдах эсвэл телевизээр гоё харагдах тулд өнөөдөр шоу Монгол хангалттай боллоо шүү. Одоо боллоо шүү. Энэ Монголын одоо улс төрчдийг юу гэж боддог? Монголын төрд одоо үнэхээр Монгол улсыг өдөртөө явж чи одоо ийм Монголын үг дээдсийн тухай асуудалж уншдаг хүний Монголын төрийн хар хүн байна уу? За өнөөдөр бол яг тийм хүн байна гэж хэлэх хэцүү. Хэрэг байдаг байсан бол өнөөдөр арай л өөр байсан. Айхасан. Хэрэг тийм хүн байдаг байсан бол өнөөдөр үгээ хэлэхээр боллоо шүү. Үйл хэрхий харуулахаар боллоо шүү. Хангалттай л өнөөдөр дөрөв хангалттай л өнөөдөр зовж байна. Хангалтаар муугаар хэлэгдэж байна. Ариутж байна. Үнэхээр энэ төр төрийн хүн гэж байгаа бол энийг чинь бүр хизээж хүлээн зөвшөөрөх. Хизээж энэ чинь дугаа хараад цухгүй шүү. Бүр энэ төлөө өстө бүр нөгөө нэг амар санаа маатар гэснээр үхэм гар зүгээ үр хойч хүн жаргахгүй гэдэг энэ хэлсэн шүү. Амь хариг бүтээчих шүү. Харин өнөөдөр л яж байгаа амаа хамгаалаад одоо нэг нохоо цавьяанд өгшөө гэж ярьдаг та байна. Их муугаа хүнийг муугаар. Яг л тэрэн шиг явж байгаа байгаа. Бүгд тагч юм. Нүдэн дээр нь хүмүүс ухрыг байдал гуараас үүддэг. Нүдэн дээр нь амьд дөрөөтэй байдал хараагүй юм шиг зугаар өнгөрөөд явж байдаг. Өөрөө минь агаараар нанцглаад өөрөө газар дээр нь гიშгээд байгаа гэж өөрөө уснаас нь ууж байгаа гэж энэ их зүйл байхгүй болоод байхад юу ч мэдээгүй юм шиг дугаа явж байдаг. Магадгүй бараг бүр тэр өнөөдөр уух хос байх хэрэгтэй, ишгэх газар байх хэрэгтэй гэж тэмцээд явж байгаа хүмүүсийг ямар янз бүрээр хийх. Янз бүрээр хаш одоо юу гэдэг шахаж боодог. Муу нэр өгдөг. Одоо нөгөө нэг өөрсдийнхөө хэд мэдээлэлээр одоо хийдэр одоо муурдаг. Хитрхи готомшигтай байгаа байхгүй. Энэ манай хэл хязгаар мэдгаар гэж юм байна. Одоо энэ дамсаа сохнол энэ баруун аймагуудад чинь хөдөөгийн малчтай ч юм аа тугаачууд дайрж ороод аваа явчлаа. Бид нар чи одоо энэ инх цагт одоо амьдарч яах гэж юм шиг байд юм уу? Хэл гайл одоо монголчуудын хэлийн хамгаалалт Монголд байдаг. Одоо яг үнэ. Жишээ нь би саяхан одоо би өөрийнхөө одоо бас л мөн чиглэлээр одоо тэмцэж явдаг гэсэн үг одоо тий зорилго нэгтэй хүмүүстэйгээр нийлээ. Олон иргэний хөтөлбөр олон төрлийн зорилго өнгөрсөн хэдэн жилүүд одоо өөрсдөө тэмцээд ганц нэгээр яваад амжилтанд хүрэх юм байна. Харин хамтраад нийлээд явбал одоо юм бүтээл болох юм байна гэдэг. Тэгэхээр гал үндэстэн холоо явуудаа би баруун аймагт байна. За ингээд яваад одоо тэр Увс аймгийн давс сумд очиж байгаа. Тэгэхэд Увс аймгийн давс сумд очиход тэнд амьдрал ямар байна гэхэд Увс аймгийн 400 одоо өрхтөв. 400 өрхийнх нь 200 яг одоо мал малч. Тэгэхэд 200 малчт нь шүү дээ. Одоо нөгөө нэг таны дэсээ хэл дармсан хулгай өртөгдсөн. Нэг ч аль өртөгдөөгүй нэг ч аль байхгүй. Өртөгдөхдөө нэг удаагийн үйлдэл биш. Бүр нэлээ олон удаагийн үйлдэлээр одоо их сэтгэл тогтчихсон. Одоо шөнөөр мөдөл гэрийг нь хаалан бож байгаад дээгүүр нь АК-гаар бодож байгаа. Гарч ирэх юм бол одоо шүлжбэл хотон хэдэн мал юм. Өөр амар. Окей. Тэгээд хилийн нөгөө юунууд ч хаанаж гэдэг. Нөгөө хилийн манай нэг хил манагч хилийн харин одоо энд л байгаа байхгүй. Одоо энийг чинь одоо яах ёстой гэх юм бол одоо жишээлбэл энэ хилийн цэрэг. За тэгээд цаашлаад ярих юм бол одоо үгүй энэ Монгол улс чинь одоо гэж нэг тагнуул хүчний байгууллага гэдэг чинь. Монголын одоо бидний одоо нэг ярьдаг нэг давтарын мөнгөнөөс юм уу бидний төлөө ажиллаар гэдэг тэр хүмүүсийн чинь хоолунд ингээд явж байгаа маш олон хүмүүс байж байгаа. Юугаа хийгээд байдаг. Хэрв байсан дотлоод орж ирж байхад тэрийг зогсоож чадахгүй юм бол хилийн цэрэг гэж манайхаа зогсох хэн хэрэгтэй.
Хинт хэрэгтэй юм. Тэгээ хотыг хардуулаад. Гэхдээ хотыг хардуулаад одоо тэр хэл дагуу байж байгаа айлууд нь одоо тэр хүмүүс ингээд уулзаад байдаг. Гэхдээ болдог бол одоо явах гэж би хэдэн малан тугаад эндээс одоо өөр газар доо нүгэ зайлаад юм. Явъя гэж явах газар алга. За зарим хөгшин хүмүүсүүд юу гэж хэлсэн. Гэхдээ эн чинь одоо үгүй миний өвөө эмээг аав ээж юм төр би багаас өссөн. Хаяад нүж болохгүй байна. Би эндээ баймаар байна. Сайн ч байсан, мууч байсан, дээрэмдүүлч байсан, байж байсан гэдэг эндэл баймаар ингэ яриаш. Тэгээ одоо сумын нөгөө дарга марга хэлийн энгийн заставын дарга марга гэдэг чинь хэл мэл үзүү нөөлттэй юм гэсэн үг шүү дээ. Гэхдээ одоо тэр хүмүүсийн ярьж байгаа тэр бодит байгаа байдлаас аваад ерөөсөө нэгтэй байна. Одоо баг одоо хайшаа нэг тэр хэлийн хідэн тугааг төжихийн тулд тэр Монгол байж хэдэн малчд байх гэж бодож байгаа. Одоо тэр дуртай нөхөж зорж ирээд буугаар нөхөж зорж ирээд хэдэн малыг нь хөгөөд гарч ил байдаг. Тэрийг нь одоо гаргаж ил байдаг. Орж ирж яхад нь хараа сууж ил байдаг. Бүр хамгаалах ёстой тэр нөгөө нэг тэрнийхэн төлөө эх орныхон төлөө хөргсөн тэр тангар тэр эрд зэрэг тэр одоо тэр сумын тэр цагдаа за тэгээд тэр авж явж байгаа тэр сумын засаг дарга гэдэг чинь тэрний төлөө одоо магадгүй амин биеийн зайлаас явах гэсэн шүү дээ. Гэхдээ тэрийг дугаа хараа сууж байгаа гэдэг чинь юу гэсэн юм. Ийм байж болт юм уу? За одоо шинэ тэр Увс аймгийн хэмжээнд гэдэг үзэхдээ Увс аймгаас хас өчнөө олон төр цууж төлөөлөгч нь гэж байж шүү. Тэр шинэ тэр хууль зүйн яамнаас тэр нямдарж гэл хүн байж. Аач хүмүүс ахар хулгайч нар гэдээ байж. Тэр шорон хэдэн мянган хорихтайсаа өчнөө олон шорон нэмэл барихтайсаа. Тэгвэл тэр хэлээр давж орж ирэх утгатай айхтар хулгайчууд хамгийн түрүүнд зогсоох хэрэгтэй шүү. Тэр наан байж байгаа тэр гэмгүү хүмүүс тэр барьж хорж тэр дараатлахтаа яах вэ? Ятад тэр хүмүүсээ аюулгүй болгочоо дараа чанд асуудал ярих хэрэгтэй. Гэхдээ ингээд үлдэх тэр ч одоо өнөөдөр энэ Монголыг сайн явж байна. Монгол хөгжиж байна жоохон 21-р зууны Монгол болж байна гэж ярих хүн саар байна. Тэгээд дээр нь манай хэвлэл мэдээллийн энэ олон телевизүүд одоо тийшээ юмар юм байна шүү дээ. Энд нэг гишүүнийг зулгаал төрсөний татгал илий балаа юм яриулж яхаар бүгдийг хөтлж яваа чи тэнд улс тэр чи одоо бас аюултай юм байна гэж. Тэгээд өөрийнх нь ээж аав байхад дээгүр наакагаар шүршээд хэрвээ малын аваа явсан бол нөхдүүд яах вэ? Очин үсттэй. Гэхдээ тийм шүү дээ. Бараг цэрэг хөтлөх нь үсттэй юм чи. Гэхдээ харин тийм. Тэгээд одоо өнөөдөр яг хэвлэл мэдээллийн байгууллагууд яаж юм бэ? Одоо нэг хин нэг одоо нэг жоохон гайгүй яваа нэг илүү үзэл муулах таас. Хэн нэг өнөө хэлжүүл тэрийг муугаар мушгаад ярих таас. Эсвэл хэн нэг худлаа бэлдуучлал худлаа юм ярих таас. Тэрийг телевизээр гаргаад шоудах таас. Хэн нэг хідэн засагчуд тэрний төлөө явах таас. Үгүй эн чинь бол одоо өнөөдөр жинхэнэ тэр Монголыг магадгүй нэг сүрд өгж байгаа юм. Одоо өнөөдөр дөрөвдөг засаглаж байгаа хэвлэл мэдээлэл байгууллага. Жинхэнэ хийх ёстой юм хийхгүй байхгүй. Хийх ёстой үүргэл тэр дөрөвдөг засаглал гэж байгаа юм бол тэр хил дээр байгаа тэр малчд яаж амтар чинь тийм ээ. Өнөөдөр тэр сумын төв дээр магадгүй тэр заслаар хідэн зах дээр хэдэн одоо үгүй оймс дараад амьдарч байгаа тэр хүний амьдрал ямар байна гэдгийг харна. Гэхдээ өнөөдөр энэ чинь болохгүй байна гэдгийг жинхэнэ хүмүүст үзүүлж харуулж авах хэрэгтэй. Тэр нүдчих болох хэрэгтэй юм байхгүй. Одоо өнөөдөр тэр зүүн аймагуудад одоо шүлхий гарчихсан одоо дорн говийнхаа ярьж ирсэн л дээ. Уулын дорн гов чинь одоо зээрийн орн гэдэг. Оо тааш ингээд зээр одоо цагаан зээр одоо ингээд хөддөг байсан бол сүүлийн үед ясагч чинь зээрнийх нь өнгөн солигдсон гэж ярьж байгаа юм. Шараад тийм улаан зээр ингээд хөддөг. Гэхдээ яахаар нөгөө зээрний өнгөн солигдсон байна гэсэн чинь нөгөө нэг улаан шарх хувцастай нөгөө хаттууд чинь нөгөө нэг зээр шиг одоо ингээд хэдэн мянгаар олгож байдаг. Оо одоо бүр тэр одоо нутаг дэвсгэр одоо Монголын нутаг дэвсгэрээ болно гэж. Тэр рүү орох юм бол одоо 20 тийш үг одоо хятадаар бичиж наацсан гэж байна. Тэр рүү орохын тулд бараг л татвар төлөхөөс нь хамаар байна. Монгол хүн одоо тэр ус булгнаас очиод уух хэрэггүй болчихсон. Гэхдээ ингэ байж гин гэдэг чинь энийг л харин жинхэнэ стратеги хэвлэл мэдээлэлэр чинь тэр болохгүй байгаа тэр үнэн юмыг гаргах хэрэгтэй байхгүй. Тэр нөгөө сэтгэл зүйн сургууль одоо тэр би сэтгүүлч биш л дээ. Гэтэ тэр 90 сургуулжлах сэтгэл зүй гэж нэг юм байдаг да. Юу болж ийн яаж ийн ийж ийн өстой хэн болохгүй энэ буруут юм бэ? Юу наас үүсв одоо ийм байдлаар байвал яах вэ? Би өөрөө боддог юм л манай энэ телевизээр гарч байгаа зарим годгор охтууд ч нэг урлагийн одтой ярилцаа нэг хурлын гишүүнтэй ярьчвал баярлаад идэх шүү. Тэрнтэй ярьсан гэж орой ч өнгөрхийнхэнтэй очиж яриад энийгээ бол сэтгүүлч гэдээ ойлгосон шүү. Нөгөө юм түрүүний өөрөө чи хэлдэг 90 сулжид нээж бүтээж те. Одоо дандаа газар шороо ярих болиё л доо. Хангалттай ярьлаа. Энэ угаасаа тэ хулгайд алдагдаа дуусчих шиг байна те. Тэгэхэд бид өнөөдөр яг өөрөө чи яриад байгаа тэр туваагийн хилийн асуудлыг яах юм. Үнэхээр ингээ буудуулаад автоматар шүршүүлэх. Тэг гарсан гişүүд нь юм ийдгүү. Тэгэхээр зөвхөн чиний бодлоор яг одоо Монгол орныг яг аль тал руу бариад хөгжүүлвэл одоо яг зүг болох гэдэг.
Одоо чамд ирэх мэдлэг л чамд би одоо Монгол улсын ерөнхийлөгчөөр төр сонгоё л доо. Тэгвэл чи ирэх мэдлэгтэй болчихвол хамгийн түрүүнд чиний хийх гаргах зарлиг. Хамгийн түрүүнд гаргах ёстой зарлиг л үгээр энэ Монгол улс оршоод Монгол улс оршихыг, эс оршихыг шийдэх ёстой зүйл юу гэхээр хүн байхгүй. Монгол хүн байхгүй. Энийг л баталгааж болох ёстой. Адгийн наацх нь өнөөдөр Монгол хүний үнцэн гэдэг асуудал эсвэж байгаа юм. Өнөөдөр тэр хил дээр байгаа нэг захын Монгол хүнийг буу тулгаж байгаад малын хөгөөл явж байгаа юм чинь маргааш магадгүй Улаанбаатар хотод байгаа хэн нэгнийх нь одоо ахаал удахгүй даварсаар явдаг үлээ. Тэр шиг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг шиг Монгол хүний аюулгүй гэдэг шиг гэсэн. Цаашлаад Монгол хүний амьдрах ёстой тэр бүх баталгаажлагаа тэр их үнд суусан зүйл юу гэдэг бүх юмыг хамгаалах ёстой. Жишээлбэл одоо энэ мал аж ахуй гэдэг байж. Одоо өнөөдөр энэ одоо хэдэн хятадууд бүр хөдөөнөөс очиж тэр малчтаас нь очиод одоо хэдэн том 100 тонны ч одоо яа энэ тэр машинаар очиод хэдэн мянгаар хэдэн зуугаар малын алаад ачаад урагш нь хэл гаргаж идэв. Хэдэн малчт нь одоо яг хөтэ зоодоо ашигч одоо өвлийн хүүднөд ингээд юу яаж ахаар зодон малаа өгч явахаар хэдэн цаастаа болчих яг хавар болохтой зэрэг одоо үүдгийг би буцаагаад мал худалдаад авцсан ч яах вэ гэдэг нэг юм их юм сэтгэж идэв. Монголын бүх малыг худалдаад авчвал тэр авдрал байгаа сая төгрөгөөр тэр сая доллараар юу худалдаж авах вэ? Тийм ээ. Малгай болчвол яах вэ? Тэр бүм хятадыг 40 сая мал тэжээж дийлэхгүй шүү дээ. Хаанчгүй шүү дээ. Энд ганц хятад аваад байгаа юм авъя гэдэг юм шүү дээ. Одоо Орос авъя гэж байна. Тэр одоо юу гэдэг тэр Тайвань авъя гэж байна. Тэр Вьетнам авъя гэж байна. Тэр Арабын орнууд авъя гэж байна. Гэвч өнөөдөр Монгол улсын нэг эдийн засаг ч юм уу одоо юу гэдгийг нууц орнож оршин тогтнох үнд суурин болж байгаа мал аж ахуй юм шүү дээ. Биш гэж хэлэх юм. Тэгвэл энийг чиглүүлээд хамгаалах хэрэгтэй шүү дээ. Одоо Монгол хүний үндсийн нэгчүүд бүгд яриад байгаа. Тэгээ энэ шийдвэр байдгүй юм. Үндсэн хуулинд чи Монгол хүн одоо хамгийн үнэт баялаг мөн гэсэн заалт мал байхгүй юу? Одоо уул нь бол тиймэрхүү заалт Монгол улсын үндсэн хууль. За тэгээд тэр өмнө нууж байгаа тэр тунхаг гэдэг дээр байгаа юм л. Монгол хүний ч одоо бүх талаар нь хамгаалах хэрэгтэй. Монгол хүн бол одоо Монгол улсын үнэт баялаг мөн гэхээс. Гэтэл өглөөзөг тэнцээ зүгээр л бичиг байгаа. Тэрнээс түүнийг хэрэгжүүлэхгүй. Одоо өнөөдөр ирээд өөр нэг төр ч юм уу одоо төрж утсан хүмүүс хийх ёстойгоо хийхгүй. Айхаа. Тэг бид тэр чинь газрын баялагаас 7 дор болсон юм шүү. За яг үнэ. Яг үнэ. Үнэлгээ нь бол тий. Газрын баялаг байтугай. Бараг одоо юу гэдэг энэ годомд нэг одоо хятадууд одоо мардгүй нэг гүйлгүүгээд явж байгаа тэрийг дарж очиод хоолыг идэх чинь халаад байгаа. Монгол хүн гэж байгаа тэрийг яах вэ? Дээгүүр нь алхаал. Өшгөж ичээд. Монгол хүн гэдэг нь өнөөдөр хинт чирэггүй болж байгаа гэдэг шүү дээ. Өстөө нэг амьд хүн аргалын хургнаад үнэгүй болно гэдэг зүйл. Хариулж байгаа хон яманаас үнэгүй болох гэдэг шүү дээ. За хизээ тэгээд одоо Монгол оронгой болох одоо яах? Би ингээл хүмүүстэй уулзрах ерөөсөө дандаа ингээл ихэр бид болохгүй юмруу л орчиход байгаа юм л дээ. Тэр. Ерөөсөө нэг гоё гэгээтэй юм дэвшүүлэх гэхээр дандаа доошоо орчиход байгаа юм. Монгол хүн амны бэлгээр аштын бэлэг үүсдэхээр энэ амны бэлэггүй л болгож л дээ. Сүүлийн 20 жил Монгол улсын хөгжил одоо хамгийн сайн хөгжлөө бүгдээрээ ЕС-ийн паспорттай боллоо, гадаад явлаа, балж байна л гэл одоо 20 жил монголчууд орчлаар өгчөөд ингээл баахан юм ярих. Ер нь арчил гэдэг нийгэм Монголд хэрэгтэй юм. Гэхдээ байх ёстой ч юм заавал тийм нийгэм байх. Заавал нэг юм байх ёстой юм нийгэм гэж гэдэг юм. Гэхдээ өнөөдөр хүн өөрөө нэтээр улс орон гээд оршин тогтнож байгаа бол тэнд ямар зөв амьдрал байх вэ гэдгийг л шийдэх ёстой. Тэрээс авалцгүй арчлал нь байна уу, хувьсгал нь байна уу, юу нэ тэрэн дээр чухал биш л дээ. Ер нь бол тэр нэр магадгүй бүр одоо тэр нэрлэх гээд байгаа одоо өнөөдөр чинь заавалчгүй нам байж улс оршин ч гэж. Чингис хаан нам байгуулж улсыг байгуулсан. Ганцхан намаар одоо магадгүй монголчууд талцаж хуваалцтай юм байлж хийж ирсэн мөгүй шүү дээ. Байх ёстой ч мөгүй ч юм одоо өнөөдөр нэг ярьдаг шээ. 90-ийн хооронд илжигүүж оруулсан ч үгүй одоо намууд чинь хоорондоо оруулдаг. 92 нь чи арч гасан бэ. Чи 92 хоёр намын нэр солидог иргэн хүний хувьд юу гэж тайлбарлах вэ? Одоо иргэн хүний хувьд миний хувьд юу гэж хэлэх юм бол одоо бодвол бас санал өгнө шүү дээ. Өгнө л дээ. Одоо санал өгдөг ч юм уу одоо юу гэдэг зөвхөн тайлбарлаад гэх юм бол би нэг л зүйлийг хэлнэ. Чононд хоньны арьс нөмөргөө тэр хонь болох уу гэдэг юм. Тэг наад үгий биччихмээр юм шүү дээ ханан дээр тий. Чононд хоньны арьс нөмөргөө тэр хонь болох юм. Тэр махнаас ах юм үүс идэх юм.
Яг тэрнтэй л адилхан зүйл баггүй. Магадгүй Монголын ард түмэн хитрхи дөрөө гэж одоо энэ гэдэг хүмүүс сэтгэдэг шүү дээ. Бүгдээрийн тэнэг болц. Бүгдээрээ мангуу бол одоо юу гэдэг. Нөгөө Пушкин хэлсэн үг гэдэг л да. Малд хизээ эрхчлөө байсан бэ. Түүхийн туршид түүний хүзүнд нь буулгах, өгсөнд нь шилбэр ташуурал байсан гэж. Тэгэхээр өнөөдөр бол Монгол гэдэг бол одоо гэдэг тэр нэртэй нэг юм хүн сүрэг бий болгоцсон. Хүн сүрэг. Тэгэл тэрийг яаж яах вэ зэрэг хааигаал орлохоор ийшээ явж, хааигаал орлохоор ийшээ явж. Амттай гэж хэлэх юм бол одоо ам нь ангалзаад өгнөх юм л даа. Аав игээл гараа саруулж байгаа юм. Сургуульд амтны хэмжээс тэгээд байгаа. Өнөөдөр тийм байж болно. Гэтэ маргааш тийм биш. Маргааш тийм биш. Өнөөдөр хүн муу амьдрал гэдгийг мэдсэн бол сайн амьдрал гэдгийг тэр хүн тэмүүлж байгаа. Тэгвэл тэр л явах болно шүү дээ хүн юм. Тэгэхээр ийм байдлаар л одоо өнөөдөр хідээ сэтгэж болохгүй. Одоо нөгөө галыг уран харуулахаар яадаг лээ. Улам мөдөө ноцож хасдаг шүү дээ. Тэрэн шиг хэрэв Монголыг хитрхи их дордоор үзэх юм бол харин бүр өөрсдөө тэр галын дээр байж байгаа махмад шарагдан таарна шүү дээ. Хитрхи дороор үзэх юм бол. Гоё үг хэлтэй баярлалаа. Энэ гэдэг тэгээд чамшиг ийм залуучууд их олон болоосаа бас нэг өөрөөсөө үгвтэйгээ ялцдаг, зөв хэлцдэг тий. Одоо биний нэвтрүүлэх би нэг оюутан гудамжны студид ирээд оруулж байсан. Та нар юу хийдیں гэсэн бэ? Бошгоо 5 өдөр болоосаа л гэж боддог. Нэг Баасан гарагийн баярын өдөр. За энэ илвэг дээр ерөнхийлөгч нэг сая нэг хингэлийн ёркор шампанс уухгүй л гээд цай болгоно л нэг юм ярьлаа л да. Архиа болцгоё гэж. Гинт тухаар уу. Энэ одоо заавал ерөнхийлөгч болж иж хүмүүсийн том юм хийх ёстой байд юм уу? Ерөнхий сайд байхдаа хийж болдгоо юм уу? Эсвэл их хурлын гишүүн байхдаа хийж болдгоо юм уу? Жирийн иргэн байхдаа ингэж заавал ерөнхийлөгчийн албан тушаал дээр очиж ийм сэтэж болт юм. Ер нь энийг иргэн хүний үед юу гэж би бол гайхаад байгаа юм бол эдрийн толгой тийм тушаал дээр очихоор ажилладаг. Жирийн ягаад зүгээр одоо иргэн Баатар уу хэлж болно шүү дээ. Би одоо 31-ний орой цай уунаа тий. Тэгэхээр ерөнхийлөгчийг хэлэхээр бүгд цай уучих хэрэгтэй юм шиг. Энийг саний юм явлаа л да. Энийг юу гэж бодож би бол энийг нэг тийм хийх юм олж чадсан ажил болоод энэ л гэж үздэг. За яг үнэ. Үнэхээр хийх байхгүй. Тэр хүн жишээлбэл цайгаа уух уу, архиа уух уу гэдэг тэр хүний асуудал байна. Бүгдээ нүүрэн дээр ерөнхийлөгч цай уусан гэж баярлалаа гэж хэлэх ханаас нь харигтан тоохгүй шүү дээ. Тэр эн чинь л хүний ерөнхийдөө цайслах бол ухамсартах асуудал шүү дээ. Тэрийг заавалч ерөнхийлөхийн албач байхгүй. Харин бүр тэрийг хэлэх хэрэгтэй. Тэр цэцэрлэгийн багш нар хүүхдүүд сурах хэрэгтэй шүү дээ. Миний хүүхдүүд том болохоор арх хууч болдгоо шүү. Арх хүн бол ийм муу хүн болдго юм шиг. Одоо нэг бие байгаагахад шил үлгэр их уншдаг, үлгэр сонсдог гэсэн. Үлгэр дээр тэр их гардаг болно шүү дээ. Муу явах юм бол ийм юм болно. Сайн явах юм бол чи ийм сайн хүн болно. Сайн зүйлүүлэх юм бол сайн бодож сайн хүмүүстэй нөхөрлөх юм бол бүхэл зүйлийг хэлээд өгсөн. Тийм шүү. Ер нь эсвэл сая ингэх байсан. Зүгээр шууд зайлаг гаргаж өгч. Юуса архиа болвол тэгэхгүй бодлоо хүн хурж байгаа юм шиг би өнөөдөр цай өрөнгөтэй ярихгүй цай уунахад эсвэл энэ бүх архины үйлдвэрүүдийг хаачихлаа. Зарлаг гаргаал. Яри хитрхи монголчуудын үндэсний аюулгүй байл нөлөөлж байгаа учраас МСС АПО одоо ямар архины үйлдвэрүүд тий том одоо жижиг бүгдийг гаднаас оруулж байгаа бүх архигаа нэрмэлээ ууцсан. Ийм тушаал гаргачихвал яах вэ? Гэхдээ энэ чинь одоо Шингис хааны хэлсэн үг гэдэг чинь 40 хүрээ дөнгөж бас 50 хүрээ тавьж өгч. Тэр үед яасан бол магадгүй өнөөдөр шиг одоо ингээл баг залын арайч үлгэдэг үг нарих байхгүй байгаа. 10 жилийн хүүхдүүд өсвөл одоо ингээл орой одоо энэ сансараа хороолоор өгч. Тууж арихтэлгөө юу манай замбраага алдсан. Манай нэг нөхөр тэгж энэ багадны хүүхдэд нэг шилэрх нэг уулгачхад том болгож ихшдэг болцсон гэдэг уулгаж. Бүр солиорцсон юм жилээ. Тэгээд бүр сүүлдээ тэр чинь бүр нэг ийм ингээд тий солиор руу очиж шít. За тэгээд баярлалаа Баатар гэ. Тэгээд өөрийнхөө үндсэн биеийн дээр бас Монгол хувцас өмсөд Монгол оюун ухаанаар ярьж. Одоо чам шиг ийм залуучууд олон л байгаасаа. Тэ? Олон ийм хэлтгэлтэй залуучуудыг олноор нь чи үйлдвэрлээ, өөрчлөөрөө бий болгоорой л гэж атах нэл. Би бас тэр тал руу явж байгаа хүний нэг өөрчлөх гэж оролддог л. Тэгээд чамд амжилт төсөй шинэ одоо ондоо сар шиндээ сайхан шиллээрээ. Тэ? Одоо сар шин штэй манай монголч тэ. Би ч яаж баяр ихтэй. Одоо энэ
шинэ жилийн палата тайлж залгаал цагаан сарын дийлэн бол март сэргийн баяр гэж бөмбөгдүүлнэ шүү дээ аваргач. Тэгээ би чамд сар шиний мэндийг хүргэе. За. Улам их миний насыг аваарай. Нэг болсоо тийм. Баярлалаа. За ялалаа. Тийм. Тэгэхээр монголчууд маань одоо шинэ жил чигдээ энэ жил өглөө магадгүй энэ жил муу эсвэл дараагийн жилүүд жинхэнэ сайн сайхан амьдрахын тулд тэр одоо магадгүй зорилгоо тодорхойлоод ч юм уу тийм ээ. Хийх ёстойгоо төлөвлөлт тэрний төлөв явах ёстой л доо. Юу бол шинэ жил болно, сар шинэ болно гэдэг бол. Тэгвэл энэ жилийн 10 оны муу газар 11 онд бүгд дахин тавтагдаасаа. Хэрэг байвас түүнийг бүгдээрээ халцгаая гэж бай. Чи чинь тархин даваа юмтай залуу байна. За. Баярлалаа. За баярлалаа.